үйл ажиллагааны талаар авах хэмжээний тухай гэдэг. Тэгэхээр энэ тогтоол дээр 2-3 үндсэн одоо том зохицуулалтуудыг оруулж өгсөн. Нэгдүгээрт бол энэ төрийн байгууллагын чигүүргийн шинжилгээг хийж дуусах хүртэл хугацаанд сул оронтойг зарлахгүй байдаг одоо зохицуулалт орсон байгаа. Өнөөдрийг хүртэл зарлагдсанаас бусад сул оронтойг зарлахгүй нөхгүй байх арга хэмжээг авнаа. За төрийн байгууллагуудын төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагуудын чигүүргийг шинжилгээ хийж дуусаад засгийн газар танилцуулсны дараа аль оронтойг одоо зарцааж аль оронтойн дээр сонгуульч шалгаруулалт явуулах уу гэдгээ засгийн газар дээр бас шийдвэр гаргах нэ. За дараагийн нэг асуудал нь болохоор төрийн захиргааны байгууллагын 20% нь захиргааны чигүүргийг гүйцэтгэхэд 80% нь үндсэн чигүүргийг гүйцэтгэх яа гэдэг одоо зарчим баримтлаж бид нар судалгаа хийх үүрэг хүлээсэн. Оны өмнө Бямц сайдын ахалсан ажлын хэсэг бас бүх аймагуд болон агентлаг яамдууд дээр нийт 636 байгууллага дээр бид нар зүүн шинжилгээ хийж үзсэн. Тэгэхээр орон нутгийн хувьд бол зарим засаг даргын тамгын газар дээр одоо нийтлэг чигүүрэг буюу захиргааны чигүүргийг 60%-тай 70%-тай гүйцэтгэж байгаа. Яг үндсэн чигүүрэг нь 30% руу ороод ирсэн болохоор хуулиар хүлээсэн чигүүргээ бүрэн дүрэн гүйцэтгэхэд бол одоо тогтолцооны хувьд асуудал үүсэж байгаа юм зураглал гарсан. За энэ асуудлыг бол бид нэр яамдаас эхлээд одоо шийдээд явах шийдлийг бол засгийн газрын хуралдаанд одоо үе шаттайгаар танилцуулж арга хэмжээ авах ажлыг хийгдэж байна. За дараагийн нэг асуудал нь болохоор төрийн байгууллагын хэвийн болон тасралтгүй үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр төрийн албаны хууль, хөдөлмөрийн хуулинд заасан цагийн уян хатан нөхцөлийг одоо байгууллагатаа мөрдүүлж ажиллах зохицуултыг бол томилох эрх бүхий албан тушаалтнуудад өгч байгаа. Тэгэхээр нийслэл дээр бол бид нар нийслэлээр ажлын эхлэх цагийг 7-оос 8:30-ийн хооронд төрийн албаагчтай тохироод дуусах цагийг болохоор 4-өөс 5:30-ийн хооронд тохироод ингээд цагийн уян хатан менежментэд шилжиж байгаа. За энэ шилжснээр ямар үр дүнтэй байна вэ гэхээр төрийн байгууллагын албаагч хүүхдээ сургууль цэцэрлэгээс авах өгөх ажлыг бол зохицуулах боломжтой болж байгаа. Байгууллагууд дээр бид нар ийм чиглэл өгч байна. 7 цагт ирж байгаа албаагчдыг нэг 30-аас илүүгүүд барих. За 8 цагт ирж байгаа албаагчдыг 30-аас илүүгүүд барих. 8:30-д ирж байгаа албаагчдыг 30-аас илүүгүүд барих гэдэг. Төрийн байгууллага дээр хандаад ирж байгаа иргэн ямар ч үсэн хоосон хаалга мөрөхгүй одоо буцах цагийн зохицуултыг оруулж өгөхгүй бол байгууллага бүгдээрээ 7 цагт ирж болохгүй, байгууллага бүгдээрээ одоо 8 цагт ирээд 4:30-гээ 5-гээ гараа явж болохгүй. Иргэн бол 7-оос 5:30-ийн хооронд төрийн байгууллагатай харилцахад төрийн байгууллага бол одоо үндсэн үйл ажиллагаа нь алдагдахгүй, хэвийн үйл ажиллагаа нь алдагдахгүй байж ах юм зохицуултуудыг бол хийж өгч байгаа. За манай байгууллага дээр жишээ нь яаж хийж ийм гэхээр бид нар сар болгон одоо зайнаас ажиллах ажилтнуудынхаа хуваарийг батлаад зайнаас ажилласан өдрөө албаагч бол шууд удирдах байгаа дарагдаа тухайн өдрийнхөө гүйцэтгэлийг тайлагнаад сарын одоо сүүлийн 7 хоногийн 3 дахь өдрөөс өмнө хуваараа баталцсангууд төрийн захиргааных нь газар цагийн бүртгэл дээр нь өөрчлөлт оруулаад ингээд энэ зохицуултуудыг бол хийгээд явж байна. Цагийн уян хатан менежментийг бол бид нар улирал тутам гаргаад албаагчтайгаа тохироод байгууллагын хэмжээнд гаргаад улирал тутам уян хатан менежментийг өөрчлөх замаар ийм зохицуултуудыг бол хийгээд явж байгаа. Тэгэхээр орон нутагт гэсэн бас энэ төрлийн зохицуултыг хийгээрэй. Хамгийн гол нь уян хатан болон зайнаас ажиллах зохицуултыг мөрдөгтөө нөгөө иргэн хуулийн этгээд өөрчлүүлгээд ирэхэд байхгүй хаалган төвчээтэй байж болохгүй гэдэг бодлогыг бол ерөнхий сайд болон хэрэгжлийн дарга хатуу хэлсэн. За түүнээс нь зайнаас ажиллана гэдгийг одоо амрагчаа юм шиг ойлгож хүлээж аваад байна. Иргэд ч тэр төрийн албаагчид ч тэр зайнаас ажиллана гэдэг чинь байгаль орчноосоо ажлын цагтаа ажиллаа хийнэ л гэсэн үг гэдгийг бол одоо яг энэ зохицуулалт мөрдөгдөж эхэлснээр төрийн албаагчдаа зөв ойлгуулахгүй бол би зайнаас ажиллаж байгаа гэж уцаа авдаггүй эсвэл би зайнаас ажиллаж байгаа ажилдаа очихгүй гэдэг одоо хариуг бол иргэнд болон хуулийн этгээдэд өгч болохгүй шүү гэдгийг бас хатуу ойлгох хэрэгтэй. За ингээд дараагийн нэг асуудал нь бол өчигдөр 3 дахь өдрөөс хойш бас явсан тайлангаас чөлөөлөе гэдэг асуудал явсан. За энэ юун дээрээс үзэлж гарсан бэ гэхээр яг нөгөө 636
байгууллага дээр шинжилгээ хийгээд үзэхээр ер нь нэг 70-60 түүнээс дээш хувьтай төрийн албаагч дандаа тухай бүр гэсэн ажлууд хийгдэж байгаа нь судалгаагаар гарсан ажлын байрны зураг аваад үзэхэд за энэ ажлын ачаал хаана их байна вэ гэхээр орон нутгад их байгаа. Тэгэхээр нөгөө дээд цатны байгууллага нь цаг үеийн шинжилгээ мэдээлэл нэхэж одоо тэрийг тайлагнах шаардлага тавьдаг нь орон нутгийн албаагч дээр илүү их ажлын ачаалал яам дээр ч мөн ялгаагүй ингээд 60-70% та хамгийн багадаа нэг 50% та өдөр тутмын шинжилгээ яаралтай тухай бүр гэсэн ажлыг хийж байгаа ийм судалгааны үр дүн гарсан учраас өмнө нь засгийн газрын гишүүд ашигладаг байсан мэдээллийн дашбордыг төрийн албаагчдад нээж өгч байгаа. Тэгэхээр эндээс нөгөө бодит цагийн гормоор мэдээлэл харах учраас мэдээлэл нэгтгэх тухай бүр тайлан статистик тоо мэдээллүүдийг нэгтгэх байгууллагууд бол одоо дашбордноос мэдээлэл харах бүрэн боломжтой болно гэсэн. Тэгэхээр нөгөө тайлангаас чөлөөлөе гэхээр бүх хуулиар заасан тайлангуудаа бичгээ байсан гэсэн үг шүү дээ. Бид нар үр дүнгийн одоо үнэлгээний тайлангаа бол бичдгээрээ бичсэн засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөөр үнэлэхийн тулд тайлан биднэрт хэрэгтэй. Гэхдээ нөгөө цаг үеийн шинжилгээ яг үндсэн ажил дээр 70% одоо яаралтай тухай бүр гэж орж ирдэг ажлуудыг бол зогсоож дашбордноос харж дашбордон дээрх мэдээлэлээ төрийн албаагч боловсруулалт хийх юм боломжийг энэ засгийн газрын тогтоолоор олгож байгаа шүү. Тэгээд яаж харах юм бэ? Дашбордыг нээлээ гэдэг нь яаж хэрэглэх юм бэ гэдгийг манай бэлэг дэмбэлт дараагаас илүү тодорхой мэдээлэл өгнө. Бэлэг дэмбэлт дарга дашбордыг хэлээ. За та бүхэнд өдөр минь хүргэе. Тэгэхээр ер нь дашборд гэж юу яриад байна гэхээр 2024 оны 8 сарын засгийн газрын уралдаанаар бол мэдээлэл хариуцагч байгууллагуудыг одоо бодит цагийн гормоор шийдвэр гаргалтыг дэмжих одоо тийм мэдээллийг бол нэгтгэсэн байдлаар гаргаж үзүүлэх гэсэн үүрэг даалгаврыг бол өгсөн. За энэ үүрэг даалгаврын хүрээнд бол нийтдээ бараг 700 орчим үзүүлэлтээр одоо хяналтын самбар буюу одоо дашборд мэдээлэл бол гарч ирсэн байдаг. Энийг ер нь бол засгийн газрын гишүүд шууд одоо ашигладаг одоо байгаа өөрөөр хэлэх юм бол кабинет систем дээр. Тэгэхээр энэ дашборд дээр гол асуудал юу гэхээр тайлангаас чөлөөлөхтэй холбоотой асуудал яаж холбогдож байгаа вэ гэхээр дашборд дээр нэгдүгээрт бол бүх одоо салбаруудын айл болох одоо мэдээллүүдийг real time харахаас гадна тэнд бол чатбот буюу одоо харилцан ярилцах хэлбэртэй чатбот бол байдаг. Тэгэхээр тэр чатбот дээр өөрөөр хэлэх юм бол биднээс нөгөө нэг засгийн газрын хэрэглэх газарт болоод одоо хяналт хэрэгжүүлэх газарт нэгдсэн байдлаар одоо тайлангаа одоо бац илгээдэг тэр тайлангийн мэдээллийг бол уншуулсан. Өөрөөр хэлэх юм бол тэр чатбот дээр бол тэр юм бол магадгүй танаа аймгийн одоо хэмжээнд хариуцж одоо хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай холбоотой албан ёсоор тайлансан мэдээллийг тэндээс бол шууд харах боломжийг бол бүрдүүлж гаргаж өгч байгаа гэж ойлгож болно. Тэгэхээр хамгийн түрүүнд бид төрийн албаагчдаас тайлан мэдээлэл нэгтгэхээс өмнө өөрт байгаа мэдээлэл одоо ашиглаад өмнө нь одоо тайлансан тэр мэдээлэл тайлангийнхаа мэдээлэлээс хараад заавал одоо тэгж ахиж одоо тайлан мэдээлэл татаж авах эсвэл одоо заавал энийг ахиж бичиж өг гэж хэлээд ах уугүй юу гэдгийг бол бас биднээс шийдэх хэрэгтэй болно. Тэгэхээр шийдвэр гаргах төвшний эсвэл одоо яг одоо төрийн захиргааны одоо ажилтан албаагчдад тодорхой эрхийг үүсгэж өгөх тэр боломжийг бол бүрдүүлэх ажил бол одоо хийгдэж явж байна. За дэлгэцээр гаргаж харуулъя дашборд гэж яриад байгаа ба одоо яг ийм дашборд байна ингэж ажиллах юм аа гэдэг дэлгэцээр явуулах. Тэгээд видеоос авах юм шиг тэ харуулж
Энэ олон системүүд хэлсэн юм. Бүсний систем юм гэх юм дээ. Нөгөө тайлаа авахгүй бол гэсэн. Тэгээ олон Энэ тайлбар авахгүй ашиглах систем юм. компьютерын ингээд бүгдийг хийж байгаа. Тийм яг одоо гэдэг юмудад багсан гэж байгаа санаа юм байна л да. Тэрээс үнцэн юмнууд авдгаар аавна л таахгүй. Саханд юм шивэн гэдэг чинь бол цаасан сэлтэй юм. Төвхтэй гэдэг гэж. Програм юм шиг тэгээд дахиад сэсээ гаргаж ирэл дуулаад дахиад шинэ Яаж яах нөгөө олон тэд нар олон цаасан сэлтэй. тэр нэгтгэж юм. Яа гэдэг хийж байгаа учраас ийшээ интеграц хийдэг бүгд л Маш зүгээр. За асууж тий. Хэдүүлээ. Амин номер гамтаа байна. Хараа үз маш дөрвөс. Дуу дууртаа байна. Хаман дээр үз сонсож байгаа шүү манайхаа. Нэлтэй байна. Шүн ямар тэнэ? Энэ яа дууссан юм уу? Засах нэг яг даргана ирээ. Аа? Энэ ирэхээс ярих даргана ирээ. Аа за. Ингээ бид их бүлээд Нэг мэдээлэл яа. Тавиг тэнийг дашбордны талаар мэдээлэл өгнө гэдэг. Энэ засгийн газрын гişүүд гинэ. Систем юм бэ. Тэрийг багш нээлттэй болгоё гэж байгаа. Дашбордын энэ програм юм уу? Тийм байна. Нэг систем юм байна. Засгийн газрын гişүүд шууд нэг мэдээлэл яралт авах зорилгоор 2004 онд хийжсэн. За. Тэгээ энэ тайлангуудыг бол нэг тухай байж байгаа. Энэ тайлангууд бол сая юм ярьлаа. Тэгээд ерөнхийдөө тоо статистик мэдээлэлтэй холбоотой нэг цаг үеийн шинжтэй энэ тайлангуудыг ер нь болиулнаа гэж байна. Тэгээд бусад юмнууд нь бол хэвээрээ л гэж дуурч байна. Тэрийг хяналт ирж За. байна. Тань сонсогдож байна уу ер нь? Сонсогч. Аа за. За. За бид одоо ингэ ярих бахаа ингэ. За та яаж би тэгээд яалаа энэ өөр нэг ажил тавцаад байна. Та мэдээлэл авчаа. За. нэг юм хорсоо. За би дуу хаа эсвэл Хоорондоо бүгд л байна. Нэг нь харагддаг л байл тий. Одоо тэгээд над дээр байгаа мэдээллийг харах юм бол тухайн ажилдаа ороод ингээд цогтой харцдаг. Хотоос яамнаас сонсдог, ангиас сонсдог байгаас манай ширээн дээр битгий ширүүн тавиараа за. Тас гэнэ. Тэгэл юм л болчиход байгаа. Тэрээс ч хүн болгон тусдаа нэг юм хийгээл аваад байгаа тий. Системээр бас сайн л төс ашиглах. За заагаад хэлсэн ш. Чи яваад байна. Дуу байгаа мөгөө Юу аа? бас. Дуу байгаа мó зүгээр зааж байгаа мó. Дуутай заахгүй. Чи бүр нэг угсаа. Билет юм бэл. Цаг үе. Дашборд гоо юм нэг биш. Ямар юм аа? Дашборд гоо юм. Ашиглаад байгаа юм тий. Нарийн Өнгөө үзэх юм даа. дашборд шагуул тоо. Наач бүр амар юм билий. Яг үнэндээ. Тийм билий. Тэр наадгаар ч үндсэн мэдээлэл оруулах гэж одоо дашборд Тийш одоо юмнуудаа мэдээлэл оруулах гэж хэлдэг юм. Мэдээлэл оруулах харна да. Яг илтээгээрээ л үүртэй. Яг заав нэг. Одоо яах вэ? Одоо арга зам л олъё. Намын аргаар байсан тий. Оруулах гэсэн юм да. Манайх бол тоочны ерөөсөө л тоочны хэд юм бол зохицуулч байна. Та хийдэг дэлгэцэн дээр харагдаж байгаа. Ер нь бол энэ big data тоолсон нөгөө dashboard-тай холбоотой асуудал. Тэгэхээр тэр хамгийн дэлгэр дээр байршил гэдгийг даатгаж тэр байршил дээр болоод ирэх юм бол яг тухайн айлтай холбоотой big data-нуудыг бас ингэж тусгаалan гаргаж өгсөн байна. Жишээ нь одоо айлыг айлгаар даахад бол
Өөрөөр хэлэх юм бол танай аймагтай холбоотой өргөн хэрэглээний бараа гэж нэгдсэн үзүүлэлттэй зүгээр байгууллагын мэдээллүүдгээд өөрөөр хэлэх юм бол тухайн аймагтай холбоотой мэдээллүүдийг хүртэл энэ дэр ингэж бүр ингэж зориулж тусгаалan гаргаж байсан байна. Тэгэхээр жишээ олгоод одоо зүгээр өргөн хэрэглээний бараан дээр дараад үзье л да тийм ээ. Тэгэхээр энэ бол өмнө гов аймгийн одоо өргөн хэрэглээний барааны real time одоо нөөтийн мэдээлэл санаас татж гарч ирсэн шууд одоо бодит датанууд байна гэсэн үг. Тэгэхээр тэрний дээдлэлт бол нөгөө өргөн хэрэглээний барааных нь одоо өөрөлд мах удаа юу гэдэг юм те. Тэгэхээр энэтэй холбоотой бүх одоо төрөлд байгаа мэдээллүүдийг айлгуулах ингээд гаргаад өгсөн байгаа. За одоо тэр хажуу талд байгаа тэр чатботыг бол даахгүй шүү. За юу ч дараад үзүүлчих. Дахиад дараад үзүүлчих. За ингээд дараад үзүүлэхээр энэ чатботн дээрээс бол та хэд бол тайлантай холбоотой мэдээллүүдээ нөгөө чатбот хэлбэрээр бичигдээд явах. За тэр нь нөгөө талын табын нартай. Яа гэсэн үг хажуудлын тав. Юу вэ? Шинэ тав. Хажууд нь бид дарж байгаа. За энд болоод ирэх юм бол сайн чатбот хэсгийг бол энд ингэж оруулж өгсөн. За өөрөөр хэлэх юм бол магадгүй танай аймагтай холбоотой тийм шууд бичээд үзүүлж. За наад доор нэг боловсруулах үйлдвэр талбарт юм. За юу ч хийсэн юм ингээд бичээд. Тэгэхээр за үйлдвэрийн одоо явц юм те. Тэгэхээр энэ ямар мэдээлэлс уншиж байгаа вэ гэхээр хэрэг газар дээр болон хил хэрэгжүүлэх газар дээр ирж одоо нөгөө нэгдсэн хэлбэрээр баталгаажсан тайлан бид улсын хурлд засгийн газартай танилцуулдаг. Тэгэхээр энэ баталгаажсан хэлбэртэй тайлангуудаас бол source буюу одоо яг баталгаажсан хэлбэрээр ингэж харуулж байгаа. За тэгээд энийг магадгүй одоо тэр доотлол нь одоо хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрийн одоо яам болол яг ингэж тайлансан байна гэсэн. Тэгэхээр ийм хэмжээний мэдээллийг одоо өөрөлдөх юм бол ил болгосноор бид ядаж тодорхой асуултаас чатбот хариулдаг шүү. Хэн нэгийн системтэй даачаас чөлөөлийг ирсэн тайлбар чатбот харуулж байгаа гэж бодож байна. Одоо тийм мэдээлэл сонгоо үсгэж байгаа юм байна. Ийш чатбот руу хин юм хийлбэ гэдэг л хийчихсэн үү? Бид хэдий өгчсэн мэдээлэл ерөөхдөө би дээр нь бас нэг юм нэмж хэлэхээ марцсан байна. Засгийн газрын барьж байгаа бодлого өнгөрсөн 7 юу тогтоол дээр мөн бас амралтын өдрүүдэд төрийн албаа гэсдэг ажиллахгүй байх гэдэг зохицуулалт олж өгсөн. Аль болох ажиллахгүй байх өөртөө тохиролцох ажилласан тохиолдолд нэмэлт тайланд өгөх тэрийг өгөх төсөв хөрөнгөний боломж байхгүй бол ажил өдрүүдэд одоо нөхөж амрах зохицуултыг хийх ийм чиглэл тогтоолоос гарсан. Тэгэхээр энийг бид нар үйл ажиллагаанд мөрдүүлж ажиллана. За манай дээр байгаа сүүлийн одоо 2 жилд хийсэн судалгаан дээр юу ажиглагдж байна гэхээр төрийн албаа агчлалын амралтын өдөр ажиллаад байгаа бол яг одоо үнэхээр шаардлагатай ажил нь гэхээсээ илүүтэйгээр менежерүүдийн одоо өөрсдийнх нь цагийн төлөвлөлт зохион байгуулалттай холбоотой асуудлаас маш их байна. Тийм учраас ажлын өдрийг ажлын цагт нь чигүүргийнхээ ажлуудыг амжуулж сурахад бол төрийн алба бүхэлдээ анхаарах бол энэ бол ер нь орон нутаг нийслэл одоо яам агентлаг бүхэнд нь байгаа нийтлэг төр зураг гарсан. Тийм учраас тогтоол батлагдсанаас хойш аль болох амралтын өдрүүдэд хүн ажиллахгүй байх юм шийдвэр гарсан байгаа шүү. Тэгээ асуулт саяны өгсөн мэдээллүүдтэй холбоотой асуулт тодруулга байвал асуу тодруулж болно. Наад нь гэр хэм ярих вэ гэж асуулт. Амралтын өдөр одоо бид нар гадаад төлөвлөж нэг асуулт асуусан. Тогтоол хязгаар авч ирэх вэ гэж өөрөө эртний төлөвлөгчдийн явуулах гэдэг. Тогтоол авч хүү явуул сая одоо манай хуулийг ажиллаж илээ. Яг 11-нд бид нар айлуулахад ордон л явуулна. Нийтлэг байсан гэж өнөөдөр авчихвал юм цэцэр хүн яриад байна. За асуултуудаа чатны бичгээс гадна дорнод бичиж байгаа байна. Тэг. Багцсан дараа бол бүтэн ойлгосон байна. За манай хүмүүс ч шууд бас микрофоноо нэгээд асууж болно шүү. Тэ цаг дараа бодоод асуух тодруулах нийтлэг юмнуудаа асуугаа явуулж болно.
Тий, ер нь тэгэл цагийн ажлыг цагт нь хийж үл. За Тэгэл болчихно баг. засгийн газрын хүмүүс шүү дээ гараад шаардлага ууштай ээлж үү. Хуулийн байшлаа шүү дээ. Хуулийн хэрэгцээгээ хэлээд болно шүү дээ. Тэгээ тайлан авахгүй биш аав. Сонсож байна. Чам яриа. Марк тачиж яа. Тэгээ журмдыг Зайнаас ажиглуулалттай холбоотой асуудлууд шаардлага байна уу? нэрээ мөхөд ажиллах юм дээ. Нөгөө талдаа Яг Айдын мэдээж мэдээ технологи албаны жоо. Тэр энэ тодорхой хөшөөрөлтөөр зохиолууд энэ дашбордын хэрэгжлээ. Аймагуд мэдээ технологи албаны байна. Тэрийг амжуулах. Манай Мэдээллийн багаар бүх юмаа дамжуул хийж байгаа. Зайнаас ажиллах үйлдэл яг энэ Замаа. төрийн албаны хуулинд тусгагдчихсан тохиолдолд хоёрдугаар бүрийн хвшлүүдийн цагийн менежмент үр бүтээмжийг хараад үзэхэд зайнаас ажиллаж байгаа зөвхөлтөөс төрийн албаны багцын ажлын үр бүтээмжид нөлөөлж байгаа эерэг үр дүн гарсан юм. Яг одоо танай байгууллага өөрсдөө хуралдаад бид зайнаас ажиллах шаардлагагүй гэж үзвэл албан агч зүй өөрсдөө тэрэн дээр санал нэгдвэл зайнаас ажиллана гэж шаардлагатай бол байхгүй. Ямар ч байсан засгийн газрын тогтоолоор зайнаас ажиллаж болно, ажлуулаарай гэдэг зохицуултыг боломжийг нээж өгч байгаа. Дашбордын хувьд бол дараагийн 7 хоногийн төрийн албаны зөвлөлтийн 4-7-10 тэр мэдээллийн цагаар дашбордны хэрэглээний сургалт орно. Тэрэн дээр нөгөө хайцуугаа олон төрлийн албан агч шатны төрлийн албан агчид хамрагдсан учраас бид нэр тэр сургалтын цаг дээр мэдээлэл хийн. За аймагуудын мэдээлэл технологийн ажилтнууд ер нь энэ төрийн байгууллагад ажиллаж байгаа мэдээлэл технологийн ажилтнуудад бид нар дотоод сүлжээгээр нь дамжуулаад мэдээлэл өгөөж байгаа. Тухайлан үнэхээр энийг сургалт авмаар байна гэх юм бол бид нар онлайнаар мэдээллүүдийг нөгөө сургалт явуулахад бол боломжтой байгаа. Билет дэвтэр дараатай холбоотой сургалтууд авч болно. Дэлхийн дүүрсэн эрхээ өгч юу засгийн газрын 33 дугаар тогтоол улс төслийн үндэстэй холбоотой тогтоолууд дээр бид нар бас зарим нэг өөрчлөлтүүд орох шаардлагатай юм билээ. Найзлал одоо 30 жилийн төлөвлөлттэй бодлогын бичиг баримтыг хагас жил тутам тайлан аваадахын зөв буруу гэдэг энэ дээр бид нар санал боловсруулаад явж байгаа. Ер нь энэ хөгжлийн бодлого төлөлтийн баримт хөгжлийн бодлого төлөлтийн удирдлагын тухай хуулинд өөрчлөлт орохгүй явж байгаа. Бодлогын баримт жижиг цөөрөн гэдэг чинь хуулиар хүлээсэн бидний нөгөө нэг 30 орчим тайлан бичдэг ажлууд бол багаснаа л гэсэн. Яг юу үзэж байгаа юм бэ? тэгэхээр юм байна. Өөрөөр журмаа бүр аштайхан болчихсон ойлгомжтой. Өдрөлтөөс нэг ам Засгийн газрын тогтоол дээр бол төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага гэсэн. За орон нутгад дээр бол нөгөө юуны төрийн албан агчийн хомсдол аюу өндөр гардаг билээ шүү дээ тоон зүйлтэй нахаа. Тэгэхээр өнөөдөр нийслэлдээ бид нар ямар арга хэмжээ авч ихээр одоо 3 дахь өдрийн хүртэл 4 сарын 8-ны хүртэл зарлах цэцгэлсэн сонгуульд оруулж явагдсан байгаа оронтоонуудыг бол нөхөж болно. Түүнээс хойш шинэ оронтоо зарж томилгоо хэрэггүй л гэдэг зохицуулт орж ирж байгаа. Орон нутгад дээр бол энэ тогтоолын одоо хянаж байгаа зүйлээс харахад бол захиргааны байгууллагууд гээд орчихсон учраас одоо тогтоолынхаа хүрээнд яг албажиж яаж гарч ирэх нь тэр хүрээнд л зохицуулт нь орж өгнө гэсэн. Нэг асуулт манай нөгөө засгийн газрын цагийн 143 тогтоол
бол хамгийн газрын хэн цагийн хэмжээнд тусгаад ингээд дэлхийн ээлжинд нэг 6 сумаар яваад байлээ. Одоо үндсэн сүмдүүдэд бид нэр явахгүй яах вэ? Юу ч асуув. Илэрхийлж зөвхөн боолсон таг ийсэн. Тэгээ тэр бол үүднүүдтэй усаад тийм. Дэлхийн сүм дээр тайлын утсан шүү дээ. Тэгээ тэр бол сонголтын гэрхүүрийн тэр үүднийг харахад бол үүднүүдтэй харагдаж тэгэхээр тэрийг яг зүгээр агуулгын цагтаа тийм гол ганцхан шийдвэрлэх асуудал өөрчлөлт оновчтой цаг хугацаа одоо их зацуулахгүйгээр зөвхөн болоод их бол сундар зөвхөн бол сайн гэж энэ үргэлжлэн гэсэн юм гэдэг бол зүйлс Нүггүй юу? Дүүд мөнгөд мэдж байгаа. Яаруулаад нүггүй дараа нь яаруулаад амжиг. Албан хартын үнцэн болоо зохион амралтын өдрийг албан харттай гэр бүлтэй зарцуулах цагт нь үлдээл гэдэг байгаа. Ер нь санаа бол тэр. Тэгж албан хартыг боонд нь дургу хийхгүй юм шиг байна. Амралтын өдөр таа гэж ажлуудаар янз бүрийн тэмцээн болоо зохион байгуулдаг. Тэмцээн орлогоо хийхээр ажлын өдөр хийх юм эсвэл хийхгүй. Багт хийж. Тэмцээн болоо зохион байгуулдаг. Тэгвэл ажлын өдөр хийж болох бас. Ер нь бол амрах өдрөө гэр бүлтэй зарцуулдаг ажил Чигүүргийн шинжилгээ яамтай хийж байгаа чигүүргийн шинжилгээ 4 сарын 22-нд дуснаа. Тэрийг манай байгууллага хэрэг үлдэх газар хамтраад хариуцаад хийж байгаа. За ер нь нийтлэг чигүүргийн шинжилгээнд дээр бол бид нэр оны өмнө дууссан шүү дээ. Та нар ч гэсэн оролцсон. За яг хариуцаад хийж байгаа нь бол зөв байгууллагуудаас бол холбогдох мэдээллүүдийг татаж хүмүүсийн хамтран оролцуулж байгаа. Өөр тогтоох шийдвэрийн биелэлтийг үлрэлт болон гаргах шаардлагатай юу гэнэ. За энэ 43 дугаар тогтмол зөвлөлт тутам гэж хэлсэн байгаа юм лээ. Тэгээ одоо бид нэр ярьж хугацаатай уйлдах хэрэгтэй байхгүй юу? Энийг бид нэр аль алийг нь ярьж байна. Ер нь бол энэ хэрэгтэй хэрэггүй олон шатны тайлагналтууд хяналт үнэлгээний ажлуудыг бол аль болох багасгана гэдэг чиглэлээр ажиллаж байгаа. Тэгээ орон нутагт боловсрол орон тоогоор зааж байна. Тэгвэл яг хүний ингээ хувь үйлчлэгээ үзүүлэх орон тоонууд авахгүй нэг гэдэг бол амар амжилттай. энэ тийм хатуу шилдэр байгаа. Зайнаас Тэгэхээр хүндрэлтэй асуудал болж байгаа. Юу гэхээр зайнаас ажиллаж байгаа ажилтны Тэгтээ юу хамш. унаатаа хоолны мөнгөийг санхүүгээс Эний чинь тогтоолын сан гавг нь байгаа. Тогтоолын гарч байгаа шиг гэж хэлж байгаа юм. зайнаас Хэрэгжээ явуулаад орон нутгаас сан Тэр мөрийг татаад Агуултаа манай дээр бол зайнаас ажиллаж байгаа хүмүүс тэгээд олохгүй л байгаа. биш гэртээ ажиллаж байгаа уусаа яхаар хоолны ирээд ажиллах. Аах тавьсан цааш. Яагаараа хөрөлдөө идэх. Хоол муу асуулаад ингэ дахиад гэртээ хоолой гэж гэх юм уу? тэгээд аамш. Давхар мэдээ хаагаад чигээд би боо бичилтэй. Бүгд зөвсөөр ярьсан шүү. Зөвсөөр ярих хүмүүс микрофон авсан шүү. Босод микрофон авсан. Гамбайт тэр яг дууссан байна. Гамбайт дарга. Истэн. Дээрээс нь тэр админ хаагаад явчих. Админ нь бол хаах гэлгүй. Админ хараад юу гэнэ гэж шүү. Тэгэхээр бид нар бол нэг тэр одоо 7-аас 8:30 хооронд давхар мэдээ хаагаад хуваарь батлаад. Гэтэ хуваарь батах юм чи. Нэг 33 одоо манай хотод хийж байгаа. Тийм 7-аас нэг хүмүүс юм. Тэр юм уу? Тэр 7-аас Зүгээр 8:30-аас манай Зайнаас ажиллаж байгаа бид нэр бидний өгөөд аах тавьсан. тэр зүгээр таах.
Тэгээд одоо шалгуулж байгаа байгууллагуудаас нэг нь чихгүй бид нэр аудит байгууллагуудаас нэг яриг амарч байгаа гэдэг гэсэн үг биш шийдэл бүгдээрээ шатсандаа ойлгох хэрэгтэй л гэж байгаа юм л та. Нэг зүйл энэ шийдэлсэн. Сул онцоо захтаа одоо хууль зөвшөөрлөсөн. Тэр нь тасгал онцооны зөвшөөрлөсөн журмтай. Тэгээд сул онцоо зөвшөөрөл байгуулсан. Захиалга хүмүүст зарцаа сургууль захиалгын зөвлөлтөд бүгдийн зарцаах Сул онцгой нэг дуурал дуусчмаар байна. Одоо шийдвэр хийж чадах юм уу? Зөв ярьж байна. Сул хоорондоо зарцаах асуудал чинь одоо юунаас үүсвэ гэхээр нэгдүгээр тэн 636 байгууллага хийсэн бүтцээс харахад өрийн байгууллага нийтлэг яг үндсэн чиглэлээр хэрэгжүүлж байгаа хүмүүсийг ажилд авахгүй эсвэл саяны 9% хэмнэлт гэдгээр байхгүй болсон байна. Нийт одоо олон ажилтны чинь дийлэнх нь захиргаан дээр буюу иргэн талаасаа харахаар ажилтны шууж байгаа хүмүүстэй байгаад байгаа учраас одоогоор судалгаа шинжилгээний дунд гартал сул хоорондоо зарцаая. Нэгдүгээр, хоёрдугаар цалин хөлсний хэмнэлт яа гэсэн ийм агуулгаар гарч ирж байгаа. Тэгэхээр ялангуяа орон нутагт хүний нөөцийн хомсдол их байдаг учраас бид нэр энэ шийдвэрийг хамгийн ойр хугацаанд гаргах үүднээс 4 сарын 22-нд судалгааны дүнгээр танилцуулаад түүнээс хойш шийдъя гэдэг юу зөвлөлтөд гэсэн ярьсан ийм тогтоол гарснаар одоо орон нутгийн сонгох шалгаруулалт хийхгүй гэдэг бол тохирсон байгаа шүү. Хууль тогтоомж дотор шийдвэрийн биелэлтийг улирал болгон тайлбарладаг. Гэхдээ энэ хас бүтэн жилээр зөвхөн үнэлгээ хийдэг. Энэ тэгэхээр улирал болгон тайлбарлах шаардлага байна уу гэдэг. Хоёрдугаар хууль тогтоомж дотор шийдвэрээр аюул авах нэг их дотор агуулгатай заалтууд байдаг. Энэ жишээлбэл улсын хурлын байнгын орны тогтоол дээр тухайн заалт байж байгаа. Дахиад засгийн газрын тогтоол дахиад тэр нь засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр ингээ өгөгдсөн үр даалгавар. Зарим нь бүр ерөнхий сайдын болон засгийн газрын албан даалгаврууд дээр ингээ ороод ирдэг. Нэг ижил дотор агуулгатай юм 4-5 дахин ингээ татагдаад ороод ирдэг. Тэгэхээр улирал болгоны тайлбар дээр одоо ингээ энэ ийм агуулгатай давталтай хяналтаас асуултыг сандаа явуулдаг боловч энэ дараагийн улирал мөн ерөөсөө хяналтаас асуултгүй давталтай ороод ирдэг. Энэ асуудлыг бас одоо энэ хэрэг газар мэднэ л гэж. За хоёр асуулт гэж ойлголоо. Нэгдүгээрх нь болохоор улирал тутам тайлбарладаг асуудлыг боловсроо, хоёрдугаар нь болохоор шалтгаалттай ижил агуулга бүхий тайлбарлалтууд яваад байна. Засгийн газрын тогтоол дээрс гарч ирээд, их хурлын тогтоол дээрс гарч ирээд байна. Нэгдүгээр 43 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах га цаглбарыг асуудлыг бид нэр хөндөс тавьж байгаа. За энэ ойрын хугацаанд орж болов гэж харж байна. 43 дугаар тогтоолод гэсэн улирал тутам тайлбараа өгөх хаалт тайлбарна гэдэг байна. Эндээ бид нэр өөрсдөө оруулах ажлыг бол хэрэг ирсний үнэлгээ мониторингийн газар яриад явуулсан санагдсан. За өөр нэг агуулга бүхий олон тоолон бичдэг ажлаас чинь чөлөөлөхгүй саяны бэлэгдэмбэр даргын ярьдаг нөгөө AI ухаалаг чатбот ажиллуулаад байгаа юм байна. Яагаад гэвэл хуулийн тогтоол батлагдчихсан бол бид нэр засгийн газарт шийдвэрээрээ баталгаажуулж засгийн газар техник зөвөр өгөх тэр нь нэг ижил агуулга бүхий тайлбарлаж ирээд байгаа бол үүнийгээ одоо шаардлагад нийцүүлээд чатботоо ажиллуулад өөрсдийнхөө ажил ачаал баг үүсгэх тайлбарлалтуудаа хийгээд явна гэсэн. Тэгэхээр нөгөө саяны дашборд хэрэглэн хийсрээд иртгэхээр тэр олон тайлан нэг агуулга бүхий олон тайлан ийшээш явуулдаг байдлаар цэгцэрнэ. Хулгаас хастай байгаа асуудал бол энэ нэрөөсөө дан ганц хэрэг хэрэгтэй асуудал биш байхгүй. Их хурлын тогтоол шийдвэр чинь хяналтсан байгаа асуудал. Тэгэхээр нөгөө бид нар их хурлын тамгын газар дээр хагас бүтэн жилээр тайлбарлаж оруулахдаа хасна гэсэн саналуудаа оруулдаг боловч их хурлын тамга дээр хасаагүй тэрэн дараагийн хагас жилээр хяналтанд ороод ирэх юм бол яах чаргагүй тэрийг тайлбарлах асуудал үүсэж байгаа. Ер нь бол сайхан таад энэ 25 оны жилийн сүүлийнх сүүлийн хууль тогтоомжийн боловсролд орж явахад энэ байнгын орнуудын хилцүүлүүдийг харсан бол ярьж байгаа. Ямар заалтуудыг хяналтанд авах юм бэ? Журам батлан гэдэг заалтыг хяналтанд аваад түүгээрээ
дэлхийн хэрэгцээгүй байна гэж засгийн газарт үнэлгээ өгөх оруулж өгöd нэгэн олон хэлцүүлгүүд явж байна. Бид нэр энийг Улсын зам засгийн ажлын хэсэг дээр мөн их хурлын тамгын газар дээр нэлээд их ярьж байгаа. Тэгээд хавцангуй зэвсэг болов гэж харж байгаа. Их хурлын хяналтын тухай хуулинд өөрчлөлт орж байгаа. Тэрнээр цаглдар нөгөө их хурлтай солилцдог тайлбаруудын асуудлуудыг бид хөндөж хэлсэн. Улсын зам гишүүнээр болохоор хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулиар энэ хөгжлийн бодлогын бичиг баримтуудыг цэгцлэх асуудлыг хөндөж тавьж байгаа. За засгийн газар дотооддоо явуулдаг жишээлбэл ил подын тайлан нэг агуулгаар 3 янзын тайлан явж байгаа. Хөөе шилэн дээр нэг явж байгаа, шилэн даасан дээр нэг явж байгаа, нэг нь юу дээр явж байгаа. Шилэн цэг. Хууль яам дээр нэг явж байгаа. За энэ 3 тайлан жишээлбэл бид нар дашбордоо хэрэглээд нэвтрүүлээд эхлэхээр нэг л агуулгаар нэг газар тайлгнахад нөгөө камераас тайлан нэгтгэх байгууллага чинь тэр мэдээллийг аваад өөртөө боловсруулалт хийгээд үнэлгээгээ хийгээд явуулна гэсэн. За үүнтэй холбоотой бид нар юу анхаарах хэрэгтэй вэ? Орон нутгийн ялангуяа юу анхаарах хэрэгтэй вэ гэхээр мэдээлэл чинь авч болохгүй их тал байх хэрэгтэй. Танай мэдээлэл байхгүй бол хаагаад интернетээс хайгаад вебсайтаас хайгаад олдохгүй бол тайлан бүтцгээрээ бичигдэнэ. Энэ дээр одоо засаг дарганы хамгаалалт дараанараас анхаарах хэрэгтэй. Аль болох мэдээлэл байх бол манай хийдэл оюун маш одоо хурдан хугацаанд сураад мэдээллүүдийг таамаас Энэ андуур үйлчлэгүүд дууссан өөрчлөнгнэ дарах хөрөнгөний тухай хуульд ч өөрчлөнгнэ журмаа азмах юм биш. За хөнгөө бэлсгэн нэгээс тодорхой хоёр ургаал асуудал асууя. За энэ хугацаанд маань нэг шаардлагатай орон тоо сулгуул байх вэ? Хүлийн хүү эсвэл зөвшөөрөл аваад авах. Одоо жишээлбэл байгууллагын гүйцэтгэх хөвгтөөс нэгжийн удирдлага туудлууд тэгээд ах юм аа. Жолоогдох болох юм аа. Энэ болгоо зайлшгүй учраас авах уу, хүлээх үү? За бас одоогоор зарлагдсан байгаа орон нутгаар байгаа замун зөвлөс сүмийн дагуулгыг хөгжиж байгаа тогтолцоо байгаа administrative зөвлөс эдгээр тогтолцоогоо хүний аваад явах уу, эсвэл хүлээгээд зарцаах уу? Ийм асуудал байна. Нөгөө тогтоол авчиж гараагүй болохоор таг манаас нөгөө яг текстийг хараагүй. Миний харсан тогтоолын төсөлтөөр бол засгийн газрын хуралдаан дээр юу гэж хэлсэн гэхээр байгууллагын хэмжээний үйл ажиллагаа алдагдахаас бусад оронтой зарцуулах гэсэн. Тэгэхээр зайлшгүй шаардлагатай өсвөр хөнгөн дээр одоо гарын өсөв зурдаг. Дээрээс нь тогтоолын төсөлтөөр юм ярьжсэн. Гэхдээ энэ бол нөгөө тусал харсан зүйл шүү. Тогтоол албажаагүй нөгөө тусал дээр шууд захирагчнараас бусад албан тушаалыг зарцаана гэж гарсан шүү. Хэмээн үйл ажиллагаа алдагдах гэдэг сонгож шалгаруулалт явах нь чөлөөтэй гэж би одоо харсан. Гэхдээ өнөөдөр албажаад гарч байгаа бол тэрийг бас харах хэрэгтэй. Дашбордын сургалт явж болно. Энэ асуултыг 43 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга зүй батлагдахгүй гэсэн байна. За хэрэг эрхлийнхээ холбоотой төлөвлөлттэй холбоотой мэдээллүүд авч болно. Тогтоол баталчаад хэрэг хэрэгжүүлэх арга зүй байхгүй. 183 чин болоод хэрэг эхлэх гэж яваад байгаа шүү. Өөр асуултууд байна уу? Яа. Тийм л юм яриад байна шүү. Байна. Тодорхой санаа хоригдох асуулт нь яасангүй хариулсангүй. Одоо ингээд бид нар одоо энэ сарын 18 гэдэг бүтэд төрийн албаны тусгай шалгалт зарласан. Одоо сургууль төлөвлөлт хийсэн. Энийгээ зөвшөөрөх үү? За мөн дээрээс нь одоо ингээд төрийн албаны салбар зөвлөс аваад шууд хөрвүүлж тогтоолууд байгаа. Зарлаад тэнцээ албаар хөрвүүлж энийгээ бас хөрвүүлж зогсоох уу? Хөрвүүлээд явуулах уу? Одоо өнөө надад шиг байхад юм байна. Одоо чи 4 сарын 8-ны өдөр баталгаад байна. Тэрнээс хойш байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахаас төсвийн шууд захирагчнараас сонгож шалгаруулалтыг зарцаанаа л гэж байна. Тэгэхээр тэр өмнө нийтзээрнүүд ч өмнө хийгдснээрээ хийгдэл яваа. Тогтоол чинь 4 сарын 8-ны өдрөөс хойш тогтоолтыг тусгаж байгаа гэсэн үг шүү.
энэ шууд ирсэн. Энэ ямар юм бэ сайн. Зарласан чинь зарлснараа явах гэсэн. Тийш. Өмнө нь зарлагдсан байсан бол шинээр зарлахгүй. За ингээ ерөнхийдөө ойлгомжтой болсон болов уу гэж бодож байна. Өөр асуудал байна уу? Одоо би танаас руу энэ тийм хэлэхгүй. Үгүй чи энийг идсэн. Одоо энэ дотор гарч байгаа шүү дээ. Энийн хэрэгслээс харуулгаа гэж бодлоо. Тийм ээ. Танахад нэг тайлбар өгч. Тэгэхээр тэгүүрийн шинжилгээ хийх хөгжүүлээ. Ер нь бол яг хаа хүмүүсээ нөгөө тэгүүрийн шинжилгээ хийх чинь байгууллагууд өөрсдөн дээрээ хийгээд түүгээрээ хэрэгтэй албан тушаалаа хэрэгтэй мэрэгчлээ тодорхойлж авах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэгэхээр засгийн газрын